Сайн байцгаана, өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. Хум Минжи болон түүний нөхөр Кан Жужан хоёр гэрлээ 9 жил болжээ. Гаднаас нь харахад тэд маш тайван, сайхан, төгс хос шиг харагддаг байсан. Минжи бол маш сайхан сэтгэлтэй эмэгтэй. Нөхөр нь гэрлэхээс өмнө их хэмжээний өртөө байсан ч тэр өмнөд нь дургуутч орхиж явуулгүй. Харин ч эсрэгээрээ хамтаа даваад гарыг шийдсэн байна. Минжи нөхрийнхөө бүхөрийг дарахын тулд өдөр шөнөгүй ажиллаж мөнгө хурааж аль болох хэмнэлтэд амьдарч олон жилийг өнгөрөөжээ. Тэр бүхөрийг төлж дуусахад Минжи одоо л нэг шин аз жаргалтай амьдрал эхэллээ гэж бодож байв. Гэвч бодит байдал маш өөр, хамаагүй аргис байлаа. Тэгвэл энэ төгс харагдах хосын оронд яг юу болсон юм бэ? Энэ нэмэгдэл тэрийг Солонгосын Сосон нотод болжээ. Минжи нөхөр Кан Жужан хоёр энэ хотод амьдардаг байлаа. Нөхөр Кан Жужан 1985 онд төрсөн. Тэр 2003 онд Дуг их сургуулийн үйлдвэрлэлийн дизайн мэргэжлэр хэлсэн ч 2 жилийн дараа тодорхой шалтгаангүй сургуулаа орхижээ. Минжи 1986 онд төрсөн их сургуульд ороогүй. Ахлах сургуулаа төгсөөд шууд ажил хийж эхэлсэн байна. Тэр ажиллах дүлгөөн хүн бүртээ эвтэйхэн олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байжээ. 2009 онд Минжи нэгэн тоглоомын паркт ажилд орсон. Тэнд ажиллаж байх хугацаанд тэр Кан Жужантай танилцсан байна. Эхэндээ тэд зүгээр найзууд байсан ч аажмаар бие биедээ татагдаж хайр сэтгэлийн холбоотой болжээ. Хамт ажиллах хүн нь тэд үнэхээр сайхан ус шиг харагддаг байсан гэж ярьсан. Кан Жужан гаднаасаа их дүлгөөн уужуу, Минжид үнэхээр сайн ханддаг, үргэлж халамжилж хүссэн бүхнийг нь биелүүлэх гэж хичээдэг байсан гэж хэлжээ. 2012 онд Кан Жужан тоглоомын паркаас гарч Сосон хотод өөр ажил орсон байна. Үүнээс болоод тэд амралтын өдрүүдээ л уулздаг байсан. Гэхдээ энэ нь тэдний харилцаанд сөргөөр нөлөөсөнгүй. Удалгүй 5 жил үргэлжсэн хойноо 2014 онд тэд албан ёсоор гэр бүл болж хурмаа ээжээ. Минжи Сосон руу нүүж очиод шинэ ажилд орж тэдний гэр бүлийн амьдрал эхэлсэн байна. Гэвч тэдний над жаргалтай амьдрал удаан үргэлжилсэнгүй. Гэрлээд дөнгөж 1 жил болж байхад Кан Жужан дахин өөр хотод ажилд орох болж Минжиг ганцаарнг нь Сосон хотод үлдээжээ. Ингээд дахин тэд зөвхөн амралтын өдрүүдэд л уулздаг амьдрал шилжсэн. Минжигийн нэг найз хожим ингэж ярьсан байдаг. Минжи үргэлж амралтын өдрийг тэсвүүлээдэг болсон. Учир нь амралтын өдрүүдээр Кан Жужан гэртээ ирдэг байлаа. Тэд амралтын өдрүүдээр байнга хамтдаа айлж, загас байш, шин зүйл туршина. Бид тэднийг хараад үнэхээр аз жаргалтай хос гэж боддог байсан гэв. Ингэсээр олон жил өнгөрч гэрлээд 9 жил гарсан болжээ. Ингээд тэднийг харж байсан хүмүүсийн хувьд нэг зүйлийг сонин санагддаг байв. Хэдийгээр тэд ийм дотн сайхан ос шиг харагдагч хүүхэдтэй болоогүй байлаа. Минжигийн найз Минжи хүүхдэд үнэхээр их хайртай, хурдан ээж болохыг хүсдэг байсан. Бид ч бас тоо хоёр хизээ хүүхэдтэй болох вэ гэж хаяа ярьдаг байлаа. Тэгээд бид нөхөр нь асуудалтай юм болов гэж таамаглаж байсан гэж ярьсан. Гэхдээ энэ таамгийг Минжи өөрөө үгүйсгэж байв. Минжигийн гэр бүлийнхэн ч бас тэднийг хүүхэдтэй болохыг олон удаа шахаж одоо хүүхэдтэй болооч гэж ярьдаг байжээ. Бүр эцэг их нь тоо хоёр одоо хүүхэдтэй болох цаг нь болсон. Бүх зүйл чинь сайхан байна шүү дээ гэж гэр бүлийнхэн хэлдэг байсан гэдэг. Харин Минжи үргэлж ижлэгийн хариулт өгдөг. Бид хоёр арай илүү доктортой басны дараа хүүхэдтэй болно. Одоохондоо түр хөлөө. Тэд гэрлээд 9 жил гарсан болчихсон. Амьдрал нь тогтсон юм шиг харагддаг байсан учраас энэ хариулт нь гэр бүлийнхэнд нь их л учир битүү ойлгомжгүй санагддаг байв. Тэдний энэ төгс гэр бүлийн цаана хинч төсөөлөмгүй маш аимшигтай нүүс нугдаж байсан. 2023 оны 1-р сарын 25-ны өдөр Минжи нэгэн худалдааны төвд цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийдэг байжээ. Тэр ажил дээрээ маш сайн хариуцлагатайгаар алдартай, үргэлж эртэрч ажлаа санаачлаг гарган хийдэг хүн. Ердийн үед тэр өглөө 7 цаг 10 минутын үед ажил дээр ирчихсэн. Аль хэдийн ажлаа эхэлчихсэн байдаг байв. Гэтэл тэр өдөр 1 сарын 25-нд үд өнгөрөөд ч Минжи харагдсангүй. Иймэрхүү зүйл өмнө нь огт болж байгаагүй. Нэг хамт ажилладаг хүн нь энэ байдлыг даргадаа хэлж Минжи өнөөдөр ажилдаа ирсэнгүй гэж санаа зовж мэдэгджээ. Санаа зовсон дарга нь Минжи рүү залгасан байна. Утсан дуудаж байгаа ч Минжи уцаа авсангүй. Хэсэг хугацааны дараа утсан бүр унтарч холбогдох боломжгүй болсон. Энэ нь тэдний санааг уламжийг зовоожээ. Удалгүй хамт ажилладаг нэг хүн нь Минжигийн гэрлөө очиж хаалгыг нь тогсон боловч хариу өгөх хүн байсангүй. Гэртээ чалга уцааж авахгүй, бүр утас нь унтарчихсан. Ингээд хамт ажилладаг хүмүүс нь цагдаад мэдгэдгээр шийджээ. Цагдаа нар хамгийн түрүүнд Минжигийн гар утасны байршлыг дотоохыг оролдов. Түүний утас унтраатай байсан болохоор байршил нь гарч ирэхгүй байлаа. Тэр оройн 9 цагийн үед цагдаа нар Кан Жужаны ажилдаг компани дээр очижээ. Кан Жужанч бас тэр өдөр ажилдаа ирээгүй. Хамт ажилладаг хүмүүс нь ч хаана байгааг нь мэдэхгүй, олдохгүй байна гэж хэлсэн. Компанийн захирал цагдаа нарт нэг сонин мессежийг үзүүлжээ. Тэр мессежийг тэр өмнөх орой 1-р сарын 24-ний орой 8 цаг 30 минутын үед авсан байсан гин. Би тэр шөнө Минжигээс мессеж авсан. Тэр дарга ийм орой мессеж бичиж байгаа дуучлаарай.
Нөхрийн минь гар утас эвтэрчихсэн. Маргааш өглөө засуулж шинэ гар утсаа минь тэгээд тантай уцаар ярьж чадахгүй болохоор нөхрийнхөө өмнөөс танд мессеж чиж байна. Миний утас ч бас гацчихсан болохоор уцаар ярихад хүндрэлтэй байна гэж бичсэн. Тэгэхэд нь би тэгвэл Канжужаан багийн ахлагчдад заавал хэлээрэй гэж хариулсан гэж ярьжээ. Мессежнээс харахад тэр хоёрын утас эвтэрчихсэн мэт харагдана. Гэхдээ гар утас засуулах гэж бүтэн өдөр алга болох шаардлага огтхонж байхгүй. 1-р сарын 25-ны оройн 9 цаг болтол цагдаа нар Минжи болон нөхөр Канжужаан руу дахин залгасан ч аль нь ч холбогдохгүй байсаар байв. Цагдаа нар дараагийн алхам болгож тэдний гэр бүлийнхэндээ холбогдож үзсэн ч хэн нь шинэ хоёртой холбоо бариагүй, хаана байгааг нь мэдэхгүй. Ингээд гэр бүлийнхний зөвшөөрөлтэйгээр цагдаа нар Минжигийн гэрт очиж шалгах шийдвэр гаргасан байна. Гэрт нь орж үзэхэд хинж байхгүй, хэрүүл зодон болсон шинж огт байсангүй. Өрөөнд доторх шалны алаалт хүртэл асаалттай, гэр дулаахан гараад удаагүй юм шиг санагдаж байв. Галтайгоон тавиргатай хоолны үлдэгдэл нэг халбаг 2 сав хүлдсэн байлаа. Энэ бүхнээс харахад Канжужаан, Минжи хоёр хол яваагүй хаа нэгт ойрхон байгаа мэт байсан. 1-р сарын 26 цагдаа нар тэр хоёрын утасны сүүлийн эдэн өдрийн байршлын мэдээллийг авч үзлээ. Гэтэл эдний сүүлчийн байршил нь энэ чанод. Цагдаа нар нэн даруй хил орсон гарсан бүртгэлийг шалгахад маш чухал зүйл илэрчээ. 2023 оны 1-р сарын 23-ны орой 8 цаг 16 минутад Канжужаан ганцаараа Солонгосоос Вьетнам руу ниссэн байна. Харин Минжи гадаад руу гарсан ямар ч бүртгэл байгаагүй. Цагдаа нар Канжужааны машиныг Инчоны нисэх буудлын тосгол дээрх камерын тусламжлаа хурдоож тогтоосон. Машины дотор нь өрдөө цэвэрхэн хэвээ харагдаж байсан ч ачааны хэсэгт нэгэн эмэгтэйгийн зүйл олджээ. Хамт ажилтдаг хүмүүс нь хараад энэ зүйлд бол Минжигийн байнга зүүдэг байсан зүйлт мөн гэдгийг баталсан байна. Цагдаа нар Канжужааныг гол сэжигтэн гэж үзэж эхэлжээ. Дараа нь тэд Канжужаан Вьетнам явахын өмнө хаагуур явж байсныг тогтоохын тулд камерын имжлэг, картын гүйлгээгээд бүх боломжит мөрөөр нь мөрдөж эхэлсэн. Тэрээр Инчон нисэх буудлын дээр очихын өмнө Амион арал гэх газар дээр очиж хэсэг хугацаанд байсан тогтоогдов. Цагдаа нар Амион арал руу очиж гол зам дагуулах бүх камеруудыг шалгаж үзсний эцэст нэг зүйлийг илрүүлжээ. 1-р сарын 23-ны өдөр 1 цаг 45 минутын орчимд тухайн газар байрлах нэгэн хоолны газрын гадаа Канжужааны машин зогсож байгаа нь бичигдсэн байна. Түүнээс хойш 50 минутын дараа буюу 2 цаг 35 минутад яг тэр машин ойролцоох шатхуун түгээгүүрийн хажуугаар дахин камерт харагдсан байна. Хоолны газар шатхуун түгээгүүр хоёрын хоорондох цай ердөө 886 м. Энгийн үед машинтай бол 1 минут хүрэхгүй очих цай. Гэтэл тэр оронд Канжужаан бараг 50 минут зарцуулсан байв. Энэ нь цагдаа нарт маш том дохио боллоо. Тэд газар дээр нь очиж шалгахад хоолны газар шатхуун түгээгүүр хоёрын хооронд байрлах гол замаас салсан хэсэгт нэгэн усан сан хиймэл нуур байв. Цагдаа нарын анхаарал энэ усан сан төвлөрч эрэл хайгуулын ажлыг усан сангийн эрэг дагуу усан дотор эхлүүлжээ. Хэд хоногийн турш ажилласны эцэст усан сангийн ёроолоос нэгэн цүнх гаргаж ирсэн. Цүнхийг онгойлгоход дотор нэг хүний цогц байлаа. Цагдаа нар маш нарийн шинжилгээ, таних ажиллагаа хийсэн дараа энэ нь хэд хоногийн турш сургаггүй байсан Минжи гэдгийг баталгаажуулжээ. Уснаас мөн галтайгооны нэгэн хутга олсон бөгөөд энэ нь аллагад хэрэгэлсэн зэвсэг байж болцшгүй гэж үзсэн. Хэд хоногийн дараа задлан шинжилгээний үр дүн гарчээ. Минжигийн үхлийн шалтгаан нь хоолойг нь боож алсан. Мөн олон удаа хутгалуулсан янз бүрийн хэмжээтэй зарим нь нэлээд гүн гүнзгий байсан бөгөөд үнэхээр хэрцгий байсныг харуулж байв. Ингээд Канжужаан шууд л гол сэжигтэн болж цагдаа нар Интерполийн улаан зар гаргуулж олон улс дамнасан эрен сурвалжлага эхэлжээ. Мөрдлөгийн явцад Канжужаан эхлээд Солонгосоос Вьетнам руу, дараа нь Вьетнамаас Таиланд руу, улмаар Таиландаас Камбож руу явсан тогтоогдсон. 20-р сарын 8-нд тэр Филиппин руу нисэх нислэгийн тгийц худалдаж авч 2 хоногийн дараа буюу 20-р сарын 10-нд явах төлөвлөгөөтэй байжээ. Солонгосын цагдаа нар энэ мэдээллийг Филиппиний цагдаа нарт шууд дамжуулсан. 20-р сарын 10-нд Канжужаан Филиппиний Манила хотын олон улсын нисэх онгоцны буудлын дээр баривчлагдсан байна. Цагдаа нарт мэдүүлэх өгөхдөө Канжужаан эхнээсээ дуустал эхнэрээ алснаа эрс үгүйсгэж та нар буруу үнийг барьсан байна гэж мэдгэжээ. Канжужаан одоогоос 3 жилийн өмнө би онлайнаар нэг эрэгтэй хүнтэй танилцсан. Эхэндээ тэр над руу хэрвээ чи надад бараа тээвэрлэж өгвөл их мөнгө өгье гэж бичсэн. Тэр үед би тэр бараа нь мансууруулах бодис гэдгийг мэдээгүй. Их мөнгө өгнө гэхээр нь зөвшөөрсөн. Харин хэсэг хугацааны дараа энэ нь хар тамхи хууль бус бараа гэдгийг ойлгоод болох гэж оролцсон. Тэгэхэд тэр над руу сүрдүүлж эхэлсэн. 1-р сарын 22-ны шөнө манай гэрт 2 танихгүй эрэгтэй гинэт орж ирээд намайг хүчтэй зохиж ухаан алдуулах шиг болсон. Би сэрэхэд Минжи өгсөн байсан гэв. Цагдаа нар тэр танихгүй эрэгтэйтэй яаж холбоо барьдаг байсан юм бэ гэж асуухад би түүний нэрийг ч мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй.
зөвхөн мессеж аппликейшнээр л ярьдаг байсан. Тэр харт амиг зардаг, байн хаягаа сэлдэг, өөр ID ашигладаг байсан гэж хариулжээ. Цагдаа нар дахин тэгвэл яагаад эхнэрийнхээ цогцыг өөрөө аваачиж нуурлуу хайсан юм бэ? Яагаад шууд цагдаад мэдэгдээг юм бэ гэж асуухад Канжужан хэсэг дуугүй байснаа. Намайг хүн алсан гэж бодчихгүй гэж айгаад би цогцыг өөрөө цогцуулсан гэж хариулсан байна. Цагдаа нарын хувьд Канжужан худлаа ярьж байгаа нь тодорхой байлаа. Хүн бүрийн мэдхээр Канжужан Минжи хоёр гаднаас аад жаргалтай, тайван гэр бүл шиг харагддаг байсан. Хүмүүс нөхөрчин үнэхээр сайн хүн, чамд сайн ханддаг гэж байнгардаг байв. Хэрвээ тэр үнэхээр тийм сайн нөхөр байсан бол эхнэрээ өгсөн байхыг хараад хамгийн түрүүнд хийх зүйл нь цагдаа дуудах ёстой бидтэй. Цогцыг нь ганцаараа үрээд нуурлуу нууцаар аваач чаях биш. Цагдаа нар Канжужан ярьж буй үл таних хоёр эрэгтэй үнэхээр байсан эсхийг шалгахын тулд Канжужан Минжи хоёрын амьдардаг байрны бичлэгийг авахыг оролдсон ч байр хуучных ерөөсөө камер байгаагүй тул тэгж чадсангүй. Гэхдээ доод давхарт амьдардаг нэг хөрш нь маш чухал мэдээлэл өгчээ. Тэрээр 1-р сарын 23-ны шөнө 2 цагийн үед би ойролцоох дэлгүүрлөө архи авах гэж явсан. 2 цаг 30 минутын үед буцаад гэртээ ирэхэд дээрээс их ачин чанга чимээ сонсогдсон. Яг л том зүйлч ирээд шалан дээгүүр чанга улсууж байгаа юм шиг чирч байгаа мэт чимээ. Чимээ нилээд удаа ургалжилсан. Би тэсгээ болоод дээшээ гарч хаалгыг төгссөн. Тэгэхэд дотроос нэг эрэгтэй хүн одоо хаалга онгойлгож чадахгүй байна. Уучлаарай гэж хэлчихэд болчихсон гэжээ. Энэ дээр үндэслэн цагдаа нар Канжужаны хийсэн үйлдэлийг наривчлан бодсон. 1-р сарын 23-ны шөнө 2 цагийн орчимд Канжужан Минжиг гэрт нь алж хөрш хаалга тогшиж байх тэр үед цогцыг нь өрөөнөөс чирч гаргаж байсан бололтой. Тэгээд үдээс хойш 2 цагийн үед Амион арал дээрх усан сан руу машинтайгаа явж цогцыг цүнхэн тийж аваачин ус руу хайсан. Оройн 8 цаг 16 минутад Инчон нисэх буудлаас ганцаараа Вьетнам руу ниссэн. Солонгосын цагдаа нар Канжужаныг Филиппинээс авчрах бэлтгэлээ хийж байтал дахин нэг шок мэдээ ирэв. 2023 оны 5 дугаар сарын 21-нд Канжужан Филиппинтийг саадуулах байрнаас оргож алга болсон байна. Филиппиний цагдаа нар нэн даруй 90 сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ. 8 хоногийн дараа тэд Канжужаныг нэгэн орон сууцнд нүгдэж байхад нь олж баривчилсан. Тэр үед Канжужантай хамт өөр 2 солонгос хүн байсан. Мөн байран доторх нэг өрөөнөөс 1 кг орчим хар тамхи олджээ. Энэ мэдээ Солонгос тармагц олон нийтийг цочирдуулсан. Орхиос оргосон хар тамхины гэмтэрэгт холбогдсон Канжужан. Энэ бүх дүр зураг нь өмнө нь хүмүүсийн мэддэг сайн даруухан нөхөрсөг Канжужаны талаарх төсөөлөлтөд огтхон тохирохгүй байлаа. Энэ бүхний дараа Канжужан үнэхээр хэн байсан юм бэ гэсэн асуулт бүх хүний толгойд эргэлдэж байв. Минжигийн сайн найз цагдаа нарт гэр бүлийнхэн ч мэддэггүй байсан нэг том нууцыг ярьсан байна. Хурмын аяллаа үеэр Канжужан Минжид үнэндээ би их хэмжээний өртөө бараг 100 сая воны өртөө одоо чамтай гэрэлчихлээ нууж явах аргагүй боллоо гэж үннээлсэн. Минжи үүнийг сонсоод цочирдож гомдож уралжээ. Хурмын аяллаас буцаж ирмэгцээ тэд хэсэг муудалцаад Минжи манад хэд хоног ирж хонсон гэж найз нь ярив. Хэд хоногийн дараа Минжи сэтгэлээ тайтгаруулж арай тайвширч эхэлсэн байна. Тэр найздаа би Канжужанд үнэхээр их хайртай. Би түүний үрийг дарахаар шийдсэн. Өрн дууссаны дараа бид хүүхдтэй болно. Шинэ амьдралаа тгийс эхлэн гэж ярьсан. Үүнээс хойш Минжи үнэхээр хэмнэлттэй амьдарч өдөр бүр хүнд ажил хийж орой болгон хямд хоол иддэг болсон гин. Ажлаасаа тараад гэртээ очиж кимчи будаагаар л хоолоо болгодог. 2022 оны 6 дугаар сард Минжи найз руугаа залгаж би бараг түүний үрийг дуусгаж байна. Одоо бид жинхнээсээ шинээр амьдралаа эхэлж чадна гэж хэлсэн байна. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. 2023 оны 1-р сарын 11-нд Минжи дахин найз руугаа залгасан. Тэр утсаар маш их уйлж Канжужан дахиад том асуудал орчихлоо. Дахиад их хэмжээний үр тавьчихсан байна гэж хашгирч байжээ. Энэ бүх баримтуудыг нийлүүлж харахад Канжужан эхнэрээ мөнгөний төлөө хөнөөсөн байх магадлал асар өндөр болж ирэв. Хэд хоногийн дараа Канжужаны хамт ажилладаг нэг хүн цагдаа нарт энэ бүхнийг батлах бас өөр мэдээлэл өгчээ. Бид хамт ажиллаж байх үед Канжужан байнга л мөнгө зээлэж хэд хоноод өгье гэж ярьдаг байсан. Тэр өөр нь гаргаж байгаа ааш ярьж байгаа яриагаараа нэг л имийг нууж яваа хүн шиг санагддаг. Гаднаасаа тайван сайн хүн шиг харагддаг байсан ч дотроо өөр байж магадгүй гэж би өөрөө ч боддог байсан гэж ярьжээ. Компани захирал нь мөн цагдаа нарт шинэ жилийн өмнөхөн Канжужан над руу залгаж 2 сарын цалин урьдчилж өгөөч 8 сая воныг гэж гуйсан. Би түүнээс эхнэрчин үнийг мэдэж байгаа юу гэж асуухад тэр нэг л тодорхой бус хариу өгсөн. Тэр хариуг сонсоод нэг л сэжигтэй санагдаад урьдчил цалин өгөхөөс татгалцсан гэж ярьлаа. Ингээд цагдаа нар сайн хүн шиг харагдаг Канжужан яагаад ийм их өрөнд орчихсон байсан юм бэ гэсэн асуултын хариуг болохоор түүний бүх зээл картын гүйлгээ банкны бүртгэлийг нэг бүрчлэн шалгажээ. 2014 онд Канжужан нийт
120 сая вонны зээлийг өөр зээлийн компаниас авч байсныг олж илрүүлсэн. 2022 оны 6 сар гэхэд Минжи бараг үр дууслаа гэж итгэж байсан үед үнэндээ энэ зээлийн маш бага хэсгийг л төлсөн байсан. Ихэнх нь хэвээр үлдсэн байв. Минжи нөхрийнхөө өр зээлийн бодит хэмжээ хэдэн компаниас ямар хэмжээний мөнгө зээлснийг мэддэггүй байсан. Дээр нь нэмээд гэрэлснийхаа дараа Кан Жужан өөр хотод ажилд орлоо гэд зөвхөн амралтын өдрөөр гэртээ ирж Минжитэй уулздаг байсныг цагдаа нар иргэн харахад энэ нь үнэндээ нууц амьдралаа далдалж жинхэнэ дөрхөө эхнэрээсээ нуухын тулд зориуд сонгосон байж болцсогүй гэж дүгнжээ. Тэгвэл энэ олон сая вонны зээл мөнгө хаашаа орсон бэ? Нэг зээлийн компани өмгөөлөгч цагдаа нарт Кан Жужан үргэлж ахуйн зардал зайлшгүй хэрэгцээ гэж хэлж мөнгө зээлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ биднийг шалгахад тэр их мөнгөө хинт ч хэрэггүй өрн таран болгосон. Тэр маш их мөрөөдөд тоглодог, хууль бус казинод байнга ордог. Мөн бар караки шөнийн цэнгэний газруудаар маш их орж заримдаа нэг шөнө 500 мянган вон үрдэг байсан гэж ярьжээ. Цагдаа нар мөн Кан Жужаны хил орсон гарсан бүртгэлийг шалгаж үзэхэд сүүлийн 3 жилийн хугацаанд тэр 100 өмнөд Азийн олон орн руу явж нэг газраа удаан тогтож байгаагүй. Ялангуяа Филиппин руу байнга очдог байсан нь илрүү. Хорхоос оргсон Филиппинд хар тамхины хэрэгт холбогдсон зэрэг баримтуудыг нэгтгэхэд үзэхэд сүүлийн 3 жилийн турш Кан Жужан өндөр хөлстэй хууль бус хар тамхины 8-нд оролцож байсан байж болшгүй гэж мөрдөгчд үзсэн. Энэ бүх баримт нэг дор цуглах тусам Кан Жужан бол гаднаасаа даруухан тайван сайн нөхөр мэт харагдагч үнэндээ хар тамхи мөрөөдө тоглоом шинэ амьдрал живсэн хоёр нүртэй хүн байсан тодорхой болж ирэв. Харамсалтай Минжи нөхрийнхөө жинхэнэ төрхийг огт мэдэхгүй түүнийг хамгаалж өөрийг нь түлэх гэж улаарсаар амьдралаа тэр жигтэн зориулаад эцэст нь өөрөө амиа алдсан байлаа. Цагдаа нар мөн 1-р сарын 23-ны өдөр 2 цаг 30 минутын орчимд Минжигийн нэрээр 20 сая вонны зээл авсан бүртгэл байсныг олж мэдэв. 1-р сарын 24-нээс эхлээд Минжигийн даснаас нийт 43 сая вон янз бүрийн улсад бэлнээр авсан гүйлгээ тасралтгүй гэгджээ. Эдгээр гүйлгээ нь Вьетнам, Таиланд, Камбож зэрэг Кан Жужан цугтан очиж байсан орнуудад хийгдсэн байсан. Энэ бүхэн нь гадаадд цугтааж явахдаа Кан Жужан эхнэрийнхээ даснаас мөнгийг нь татаж хэрглэж байсан нь бараг тодорхой болж байгаа хэрэг. Энэ бүхнийг нэгтгэж үзвэл Кан Жужан санхүүгийн шуналтаа автсанасаа болж эхнэрээ алсан тодорхой. Одоогоор Солонгосын тал Филиппиний талтай хамтарч Кан Жужаныг нутаг буцаан авчирч Солонгос албан ёсоор шүүхээр шийтгүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ Кан Жужан Филиппинд хууль бус хар тамхины 8-ны хэрэгүүдч бас холбоотой байгаа тул эхлээд Филиппиний хуулийн дагуу тентхийн шүүхээр шийдэгдэж ял авсны дараа л Солонгос шилжих боломжтой. Тиймээс түүнийг Солонгост авчирч албан ёсоор шүүх хүртэл нэлээд урт хугацаа шаардлагатай төлөвтэй байна. Минжи бол нөхрөө өвхөн өгтлээ хайрлсан. Гэр бүлтэй үнэнч уйггүй хөдөлмөрлөж үлгэрч жишээ сайн эхнэр байлаа. Тэр нөхрийнхөө бүх өрийг үүрч шөнө орой болтол ажиллаж өөрийгөө золиолсон байж зөвхөн хамтдаа шинэ над жаргалтай амьдрал эхлүүлэе гэсэн ганц хүсэлтэй. Гэвч энэ бүхэнд хариу болгож Кан Жужан гэдэг хүн юу хийсэн бэ? Хар тамхи, мөрөгдөд тоглоом, арх, шөнийн амьдралдаа идэгдэж эцэст нь өөрийнхөө амьдралаас илүү хайрлаж байсан эмэгтэйгийнхээ амийг хүнэсэн. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлэн аимшигтай юм нэл түг байлаа. За өнөөдрийн иргэн маань энэ үрийг дуусгаж байна. Та бүхэн таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.